ноября 1971 оны 11-р сарын 5 зөвлөлтийн талбай тэнгэрт үйлч үгүй байв. Гэтэл Владимир Ильич Лениний хөшөөний нээлтийн ёслол яг эхлэх үед тэнгэрээс гинэт аадар бороо асгарч эхэлсэн гэлцдэг. Цугласан олны дунд ямар нэгэн тайлбарлашгүй төгшүүр үүсч тэнгэр гашуудж байгаа мэт санагдсан гэдэг. Тэр үеэс эхлэн нэгэн домог үүсчээ. Энэ хөшөөнд удирдагчийн сүнс шингэсэн. Тэр бол хотын нууцыг хадгалагч, дуугүй ажиглагч гэх болжээ. Энэ том баримлын түүх 1967 оноос эхэлдэг. Тухайн үед Канадын Монреаль хотод болсон Экспо 67 дэлхийн үзэсгэлэн дээр уран барилгач Юрий Георгий Нерода нар хөшөөний төслөө танилцуулсан байдаг. Барилгын ажил 1970 онд эхэлсэн бөгөөд толгойг нь Москвагийн дэргэдэх Митшигийн чулуун сэлбэрийн үйлдвэрт зутгажээ. Владимир Ильичийн хөшөөтэй холбоотой маш олон домог үлгэр яриа бий. Нэг яриагаар бол яг бидний хөл доор ямар нэгэн шидэт хонгол, бүр хорогдох байр, зэвсгийн агуулгач байдаг гэж ярьдаг. Зарим тэнд дээрэмчид уулздаг, орон гэргүй хүмүүс шөндөө хондогч гэж ярьдаг байсан. Үнэн эрэхтэй бол зүгээр л агуулгын өрөөнүүд л байдаг юм аа. 42 тонн жинтэй энэхүү алдартай баримлыг зөөвөрлөхтэй холбоотой домгууд ч байдаг юм. Зарим нь онгоцноос буулгасан гэж ярьдаг ч мэдээж хэрэг энэ бол ташаа мэдээлэл юм. Алслагдмал нутаг руу ийм авраг хөшөөг яаж тээвэрлэвэ? Ямар ч галт тэрэг платформ ийм хүнд зүйлийг даахгүй. Тиймээс хөшөөг хоёр хэсэгт хувааж авчирсан. Ингэснээр манай Сибирь алс торнодын нутгуудад хүрсэн хэрэг. Хөшөөг анхааралтай харвал нийсэн эсхийн зааг нь харагддаг. Яг л лего шиг хэсэг хэсгээр нь тээвэрлэж угсарч босгосон юм аа. почти 8 метров в высоту, 4,5 Бараг 8 метрийн өндөр 4.5 метрийн өргөнтэй энэ бүтээл хэмжээгээрээ гайхшруулдаг. Иймэрхүү баримлыг хэрхэн бүтээдэг талаар бид уран бүтээлч Владимир Ивановоос тодрууллаа. Тэрээр эртний металл болох хүрлээр ажилдаг нэгэ. взяли заготовку бюста другой исторической личности. Попробуем сейчас собрать. Одоо бид 50 см өндөртэй нэгэн баримлыг өгсөрч үзнэ. Харин мастер хэлэхдээ нэг хүн энэ ажлыг ганцаараа хийж чадахгүй. Бүх талаас дэмжиж, барьж байж л бүтэн гэлээ. Жижиг хэмжээтэй баримлч нэг хүнд тун хүндрэлтэй байдаг аж. Одному человеку. Вот глаза. Энэ нүд нь. Энэ бол сүүлчийн хэсэг гэсэн үг. Написано. На то, чтобы соединить все. Бид бүх хэсгийг нийлүүлэхэд 20 орчим минут зарцууллаа. Энэ бол зөвхөн эхлэл. Харин Лениний толгой 100 гаруй хэсгээс бүрддэг. 100 частей. И если нам Жишээ нь 5-7 метрийн өндөртэй баримлыг хийхийн тулд хідэн цистерн лав цутгаж дараа нь буцааж асгах хэрэгтэй байдаг юм. Үүнийг угсарч босгоход барилгын шат, тоног төхөөрөм шаарддаг. Ийм ажиллагаа эдийн засгийн хувьд ч хэцүү, техникийн хувьд ч бараг боломжгүй юм аа. несколько цистерн. Поэтому Тиймээс ийм төрлийн баримлыг жижиг хэсгүүдээр хийж угсардаг. Дараа нь хүрлээр ажиллана. Хэрэв жижиг баримл дээр нарийн деталь чухал бол том хэмжээтэд өөр арга барил шаарддаг. К примеру, в Москве Жишээлбэл Москва хот дахь Маяковскийн хөшөө надад таалагддаг. Тэр нь 7 метрийн өндөртэй авраг баримл. Хувцсны ойдлогч бүрэн шийдээгүй зүгээр л өмдний уудны шугам шиг байдаг юм. Түүний гоо үзэсгэлэн нь яг тэр энгийн том хэлбэртэй оршдог. Хиймэл сормосч байхгүй. Гэхдээ тэр баримл бүхлээрээ сүртэй сэтгэл төрүүлдэг. огромная такая фигура. а наше 8-е чудо света Манай энэ 8 дахь гайхамшиг хотын төдийгүй бүгд найрамдах улсын бэлэг тэмдэг болсоор ирсэн. Үгээрч зогсохгүй олон зуун илэглэл хошигнолын сэдэв болжээ. Дижитал ертөнцид Лениний хөшөөнд маск, шил, малгай, хиймэл инээмсэглэл тэрж байтугай өөр хүний биеч зүүж байсан удаатай. Заримдаа Буддагийн хөшөөгөөр солиё гэсэн ч яриа гарч байсан. Ийм зурагч их дэлгэрсэн. популярны вот такие фотографии. Я тоже не упущу возможность. Би ч гэсэн ийм зураг авах боломжийг алдахгүй. Шутки шутками. Хошигнолж яхав харин манай хөшөө дэлхийн хамгийн том Лениний толгойн баримл хэмээн Генсийн номд бүртгэгдсэн гэдгийг мартуузай. Харин манай хотын түүх үүгээр дуусахгүй цаашаад ч олон сонирхолтой нээлт биднийг хүлээж байна. Много интересных открытий. Олеся Цыкина, Артем Буинов, Артем Санжиев. Новости дня.
9 утра. Өглөөний 9 цаг Новосибирскээс Ирхүү хотыг чиглэсэн онгоц газарлаа. Энгийн лэг нислэг мэд. Гэвч энэ удаагийн зорчигчдыг гинтийн бэлэг хүлээж байлаа. Тэд дотоодын нислэгийн шин терминалд анхлан буусан зорчигчд болсон юм. Аэропорта. Шин терминал ямар байна? Неожиданно. Тун сайхан гинтийн зүйл боллоо. Нээлттэй хизээ хийх бол гэж тесэн ядан хүлээж байсан юм. Бараг өдөр бүр талбайг асфальтаар хочиж байгааг нь хардаг байлаа. Эцэст нь өөрөө энд буулаа. Тэр даруй шин терминалд орж ирлээ. Маш их таалагдлаа. Байгаль нуурын хэв маягтай, үнэхээр үзэсгэлэнтэй, маш сайхан болсон байна. Очень хорошо. Временный терминал. 2500 гаруй шоод үргэлжин метр талбайтай терминалыг 1 жилийн дотор барьж дуусгажээ. Тус барилгад 2 туузан ачаа тийшийн бүс 350 хүнээс судалтай дамжин өнгөрөх зорчигчдын хүлээлгийн танхим мөн буух ба ухтах бүсэг тохижуулсан байна. Үүнээс гадна хэд хэдэн ариун цэврийн өрөө, их хүүхдийн өрөөг байрлуулжээ. Барилгын нийт өртөг нь ойролцоогоор 600 сая евро бөгөөд уг терминалд 3 дугаар дугаалалт олгожээ. Освоили 3-й номер. Энэ терминалын нээлт бол зөвхөн нисэх онгоцны буудалч биш. Манай компанич бас бэлэг тэмдэгтэй үйл явдал боллоо. Цаашид энэ буудлаас хийх нислэгийн тоог улам нэмэгдүүлэх болно. Также появилась новая. Шин терминалын хамтаар 140 автомашины багтаамжтай зогсоолж баригджээ. Үүнээс 16 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоол байна. Агаарын буудлын удирдлагын мэдээлснээр эх 10 дугаар сарын сүүлч хүртэл дотоодын болон олон улсын нислэгийн хуучин терминалуудын орчмын хэсгүүдийг үе шаттайгаар шинжилж хаахаж. Авиасообщение. Одоогоор бүх ирж байгаа болон дамжин өнгөрчүү зорчигчид энэ шин терминалаар орж байна. Ингэснээр дотоодын нислэгийн хуучин терминалын ачаал ихээхэн буурна гэсэн үг. Үүний үр дүнд хуучин ачаа тийшийн бүсэд нэмэлтээр 5 бүртгэлийн ширээ байрлуулах боломжтой болно. Энэ зорчигчдод үзүүлэх үйлчилгээний чанарыг мэдгэдэггүйд сайжруулна. Необходимость. Шин нисэх буудал барих шаардлага зорчигчдын тоо огцом нөссөнтэй холбоотойгоор үүссэн. Өнгөрсөн онд дотоодын нислэгийн хуучин терминалд 4 сая орчим зорчигч хүлээн авсан байна. Гэвч энэ барилга 15 жилийн өмнө 1.5 сар зорчигчид зориулагдсан баригдсан байна. Шин терминалын нээлт өөрөө ч бас бэлэгдлийн утгатай. Энэ оны 6 дугаар сарын 24-нд Ирхүүгийн нисэх онгоцны буудал үүсгэн байгуулагдсны 100 жилийн яг тэмдэглэх гэж байна. Ирхүү хот улам бүр нээлттэй, хүртээмжтэй болж байна. Шин терминал нь зөвхөн буудлын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх төдийгүй зорчигчдод үзүүлэх үйлчилгээг чанаржуулж, хүлээлгийн хугацааг багасгаж, ирж буусан хүн бүхэнд ая тухтай орчныг бүрдүүлнэ. Первый по летнему. Зуны анхны дулаахан орой болох 6 дугаар сарын 6-ны орой Чита хотод богино хэмжээний киноны үнэн ч үзэгчид хөх тэнгэрийн доор цуглалаа. Зарим нь анх удаа ирж байгаа бол олон хүний хувьд энэ нь гэр бүлээрээ оролцдог уламжлал баяр болон хэвшжээ. Традиции. Богино хэмжээний кино үзэх дуртай, төрөл бүрийн утга санаатай, зарим нь сэтгэлд гүнзгий хоногшдог. Дараа нь дахин үзэж найзуудтай санал болгож сэтгэгдлээ хуваалцдаг. Ер нь энэ орчин уур амьсгал их таалагддаг. Олны дунд гадаа кино үзэх гоё штэ. Бид нөмрөг халуун савтай цай авч ирдэг. Энэ бол манай зүүн болгоны халуун дулаан уламжлал юм. В этом году Энэ жил шүүгчид 400 гаруй бүтээл хүлээн авч хэлэлцсэн ч бүгд шувтаргад шалгараагүй байна. Би найзтайгаа хамт кино хийх гэж оролдож байгаа болохоор энэ удаа илүү мэргэжлийн сонирхолд хөтлөгдөн ирсэн юм. Бид энэ наадамд киноныхоо материалыг явуулахыг ч оролдсон. Гэхдээ сонгогдоогүй. Учир нь манай кино харьцангуй хар сэтгэвтэй юм. Нэг залуу өхөлтэй нүр тулгарч байгаа тухай гүн ухааны оршихуй сэтгэвтэй байсан болохоор тэр баг. Юри шүнжин богино хэмжээний бүтээл үзэж өөрийн уран бүтээлд хэрэг болох санаа, өнцөг утга санаа хайжээ. Тэрээр богино хэмжээний кино бол уран бүтээлчдийн хувьд хамгийн хүнд төрөл гэж үздэг. Богино хэмжээний кино гэдэг бол найруулагчийн хувьд сорилын тест л гэсэн үг. 100 минутын дотор бүтэн өгүүлэмж багтаах ёстой. Чи үнэхээр авьяастай юм бол тэнд нэг санааг бүрэн гүйцэд багтааж чаддаг л ёстой. Орос орон эндээс эхэлдэг. Энэ бол дурсамжийн домгууд баримтат киноны уран бүтээлчид үзэгчдэд хүрэхийг хүссэн гол санаа байлаа. Энэхүү кино Калинина тосгоны Богородын өргөмжлөгчийн сүмийн түүхийг өгүүлдэг. Энэ бол өвөр байгалийн хязгаарт Петр Первигийн зарилгаар баригдсан анхны чулуун сүм юм. Бид зураг авалтаа Калинина тосгон Нерчинск хотод хийсэн. Ирхүү рүү ч явсан. Манай судалгааны зам эцэстээ Москва дахь Оросын эрдний баримт бичгийн улсын архивт хүргэсэн. Тэндээс л энэ сүмийг барих үндэслэл болсон бичиг баримтыг олсондоо
была построена эта церковь. Для создателей Дурсамжийн домгууд киноны хувьд богино хэмжээний бүтээл гэдэг нь зүгээр нэг кино биш, харин ч маш чухал зүйлийг нээх эрэл хайгуул байсан юм. важного. Мы хотели показать вообще... Бид энэ дурсгалт газрын ач холбогдлыг олон талаас нь харуулахыг зорьсон. Түүх, соёл, бүр улсын үнэт зүйл талаас нь ч үзүүлсэн. Энэ бол бүх цагийн туршид чухал байсаар ирсэн Оросын хэлний тулгуур зэг. Бид энэ нутгаас л Орос эхэлдэг гэдгийг онцолсон. Энтхийн хүмүүс сайн сайхан зүйлд итгэдэг. Люди и верят во что-то светлое. Именно картина Дурсамжийн домгууд анхны чулуун сумын маань нэртэй кино оны шилдэг богино хэмжээний баримтат кино болж шалгарлаа. Харин дэгээ цоож киноны шилдэг уран сайхны кино шагналыг хүртлээ. Өөр байгалийн шилдэг богино хэмжээний киноны төрөлд Виктория Шагаковагийн Итгэл найдварын эхлэл бүтээл ялалтай болжээ. тут и бараны чемпионы. Гялалцсан хялгастай аврах хуц, сэвсгэр зөөлөн ноостой төлөг, хураг гэд энэ үзэсгэлэнт бүгд бий. Улсын шилдэг сургуулийн төлөөллүүдийг 25 дахь удаагийн Орос албаны улсын үйлдвэрийн хонь ямааны үзэсгэлэнт хүргэж иржээ. Жишээлбэл олон жилийн турш шагнал хүрсээр ирсэн Кусочи хоршоо энэ удаад ч оролцож байна. Состязании. Бид 2009 оноос хойш онцгой үйлдвэрийн үржүүлэгч ферм болж тэр үеэс эхлэн жил бүр үзэсгэлэнд оролцож медаль авсаар ирсэн. Хуц, эм хонь, төлөг, зассан хонь гэд 4 төрөлд медаль авдаг. 2021 онд Улаан үд хотноо болсон үзэсгэлэнд бид төрүүлж УАЗ машин авсан. У Церена Юндундар Цэрэн Юндын Доржиевийн хувьд хоньны аж ахуй болцсонд нь шингэсэн зүйл. Тэрээр багаасаа малчны хотонд өсч тал нутгийн салхийг амьсгалж малтай холбоотой тавилантайгаа мэдэрсэн нэг юм. Тиймдээ ч малын эмч болсон. Түүний баг хамтуулан үзэсгэлэнд онцгой анхаарал халамждаар өсгсөн шилдэг хонь авчирчээ. Энэ л тэдний амжилтын нууц аж. и секрет успеха. Намар цагт хуцыг сүргээс нь салгаж тусад нь илүү сайхан тарга хүч авах нөхцөлд байлгана. Тодорхой тайлбарлал сүрэгт хамт хариулж явдаг хуцыг тусгаалan үзэсгэлэнт зориулж сонгоод хашаан дотроо ганцаар нь байлгана. Хагас жил өвс шин ногоогч тарга твэрийг нь сайжруулдаг. Бид сар болгон очиж үзлэг хийн, арчилгаа хийн. Ингээд л үзэсгэлэнд ирдэг дээ. Жинхэнэ малчин хуцаа царайгаар нь таньдаг хэмэх ардын үг бий. Чойжет Төмөрова хоньны аж ахуйд амьдралынхаа 25 жилиг зориулжээ. Тэрээр 1990-ад оны дунд үеэс эхлэн малчин болж өдгөө энэ ур чадварын мөн чанар нь мэдэх, таних, ойлгох чадамж гэдгийг онцолж байна. Би эдгээр хуц хоньыг ямар төл гаргадаг, төл нь ямар шинжтэй байдгийг царайгаар нь ялгаж чадна. Жинхэнэ малчин болно гэвэл малдаа хайртай байх хэрэгтэй. Энэ амьтдаас зөвхөн эерэг энерги л авдаг. Оценка овец. Хоньны чанарыг дүгнэн гэдэг бол маш нухацтай ажил. Мэргэжилтнүүд жин хялгасны урт бүтцийн шинж, бүр жижиг сажиг зүйлсийг ч харгалзан үздэг. Комиссийг хуурна гэдэг бүтэршгүй зүйл юм. Гэвч зарим овжин хүмүүс тийм оролдлого хийсэн байдаг. Ийм тохиолдолд мэргэжилтнүүд хуцны амныг, шүдийг шалгадаг байна. Барану в рот. Шүдээр нь насыг нь тодорхойлдог. Ингэснээр мал солигдсон уу, орлуулсан уу гэдгийг илрүүлж болно. Зарим нь нэг настай гэж танилцуулж 2 настай мал авч ирдэг. Нас бүр тодорхой хугацаанд тодорхой шүд ургадаг юм. Шүдний тоо байдлаар нас нь тодорхой болдог. Старт выставки. Үзэсгэлэнгийн эхний шат 5 дугаар сард Махачкала хотод болж өвөр байгалийн үйлдвэрийн аж ахуйнууд амжилттай оролцжээ. Харин 2 дугаар шат нь Чита хотод болсон ч бүс хоорондын хорой цэрийн улмаас оролцогчид хязгаарлагдсанаас олон зочид ирж чадаагүй байна. Гэсэн ч арга хэмжээ ач холбогдлоо алдаагүй бөгөөд үзэсгэлэнтэй зэрэгцэн өнөөдөр хөдөө аж ахуйн шинжилгээ практикийн баг хурал эхэлж хоньны аж ахуйн хөгжлийн хэтийн төлөв орчин үеийн технологийн талаар хэлэлцлээ. Современных технологий. Ширээний тоглоомын хэсэгт бужигнаж байна. Шидэх, барих, стратеги боловсруулах зэрэг ур чадвар шаардах тоглоомуудаар өөрийгөө сархийг олон зочид хүссэн бөгөөд хүүхдүүдээс эхлээд томчууд ч идэвхтэй оролцсон юм. Энэ бол Москва хотноо зохиогдсон Якутийн өдрийн нэгэн хэсэг байлаа. Энэ Тринка нэртэй тоглоом манай зочдын сонирхлыг хамгийн ихээр татаж байна. Энэ тоглоом орон зай сэтгэлгээ, урт хугацааны стратеги, төвчээр шаарддаг. Хүүхдийн гарын ур эвд үг хөгжүүлэх нь чухал юм. Би өнөөдөр хүүхдээ яаж барих, яаж тоглохыг яруу татвар харууллаа. Чам таалагдсан Миша? Таалагдсан. Бид өнөөдөр хүүхдүүдтэй Якутийн соёл уламжлалтай танилцуулахаар ирлээ. Эх орноо мартаж болохгүйг санууллаа.
Якутын соёлын энэ өдөр төрөл бүрийн гар урлалын сургалтуудад оролцох боломж гарчээ. Жишээлбэл хөвөн даавуугаар тоглоом урлах, эсвэл сувдан оёл сурах зэрэг олон янзын боломж гарчээ. Ну, вот сейчас мы... Бид одоогоор нарны сахиус сүлжих сургалтанд сууж байна. Якутын ард түмэн нарыг дахин шүтдэг. Нар бол үржил шимийн бэлэг тэмдэг. Надад их сонирхолтой санагдсан болохоор ирсэн. Энэ баяр Москва инх тайван найрамдлын хот хэмээх томоохон төслийн нэг хэсэг юм. Жилийн турш Москва хотын олон үндэстний ордонд Оросын албаны улсын олон үндэстний соёлд зориулсан арга хэмжээ зохиогддог. Манай төслийн нэг гол зорилго бол ард түмэн бүрийн соёлыг зөвхөн хадгалах бус бүтээлчээр хөгжүүлж хамгийн гол нь үр хүүхэд ач зээ 30 нартаа уламжлуулах явдал юм. Ингэж байж соёл бүхэн оршин тогтнох боломжтой. Баярын өдөр Якутын уран бүтээлчдийн тоглосон гайхамшиг тоглолтоор өндөрлсөн юм. Москва хот дахь Якутын өдөр нь удахгүй болох үндэсний их баяр Исахигийн өмтгөл болж нийслэлийн оршин суугчид зочдод Саха ард түмний соёлыг урайлан таниулсан өнгөлөг урлаг боллоо. Древнерусские гусли в самом центре столицы. Хятадын нийслэлийн төвд эртний Орос хөгжмийн зэмсэг болох гуслийг ихшиглэн Москвагийн улирлууд наадмын онцлог оролцогчдын нэг Кирилл Богомиров эхлээд тайзан дээр тоглож дараа нь Бээжин хотын иргэдтэй шууд харилцсан. Гуслийн уянгад ихшгээр баясгалаа. Би анх удаа Бээжинд ирж байна. Энэ наадамд оролцож байгаадаа үнэхээр баяртай байна. Манай хоёр соёл өөр боловч хүмүүсийн зөөлөн сэтгэл гүн уярал ижил юм шиг санагдсан. Тэд гүйцлийн хөгжмийн аялгаунд сэтгэл нь хөдөл зарим нь хятадын уламжлалт хөгжим болох гүйцсэнтэй холбож ойлгож байна. Гэхдээ олон хүн ийм зэмсэг анх удаа үзэж байгаа болохоор ихээхэн сонирхож байна. Хөгжим, дуу хуур, баярын үр амьсгал. Бээжин Орос соёлыг сонирхож биширч хүлээ авч байна. Харин тайзны ард хоёр хотын хамтын ажиллагааны ирээдүйг ярилцж байна. Хот байгуулалт, технологи, соёлын солилцооны талаар ирээдүйн хотууд форум эд явагдаж байна. Форумыг Москвагийн улирлууд наадмын хүрээнд зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээний зорилго нь Москва, Бээжингийн хоёр талд харилцааг бэхжүүлэх, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхэд чиглэлжээ. Бидний хилцэж буй гол чиглэлүүдийн дунд тээвэр, үйлдвэржилт, дэвшилтэт технологи, ялангуяа мэдээллийн технологи, соёл, музей, амьтны хүрээлэн, кино гэх мэт олон салбар багтаж байгаа. Өнгөрсөн жил Москва хотын дарга Сергей Собянин Бээжингийн даргатай хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан. Тэнд тусгасан гол чиглэлүүдэд цаашид бодитоор хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хамтын ажиллагааны тодорхой үр дүн ч аль хэдийн гараад байна. Бүгд найрамдагтад ард улсын албаны хүмүүс, бизнес эрхлэгчид хамтын ажиллагаа аль салбаруудад хамгийн хурдцтай ажиллаж байгааг дурджээ. Хятад Оросын хамтын ажиллагаа аялал жуулчлал, урлагийн арга хэмжээний салбарт хурдцтай хөгжиж байна. Жишээ нь саяхан Бээжингийн дөрийн театр Москвад амжилттай тоглосон. Харин эх 10 дугаар сард Бээжингийн олон улсын хөгжмийн наадамд Москвагийн уран бүтээлчид оролцсон. Орос орныг бүх насныхан сонирхож байна. Өвгөд хөгшөд гэлтгүй залуус ч ихээхэн лавлаж асууж байгаа нь сайшаалтай хэрэг юм. Манай зочд буудлын хувьд 4-р сарын сүүлээр өрөөний дүргэлт 97% хүрсэн. Энэ жил Чэнду, Нанжин, Бээжин зэрэг хотуудаас Орос руу аялж буй хятадуудын тоо эрс өссөн. Хятадууд Москва хотыг үнэхээр сонирхож байна. Наадмын үеэр Оросын соёл уламжлал, аялал жуулчлалын талаар танилцуулсан павильонууд олон зочдын анхаарлыг татаж байлаа. Сюбин ба Жэн Хуан хосууд урлагийн тоглолт үзэх гэж зориуд эрт иржээ. Орос бол бидний сайн хөрш. Бидэнд олон жилийн нөхөрлөлийн холбоо бий. Тиймээс Орос соёл бидэнд тун сонирхолтой байна. Москвагийн уламжлал амьдралын хэв маягийг илүү ойроос мэдрэхийг хүссэн юм. Орост очиж үзээгүй ч ирээдүйд заавал очино. Хил орчмын Суйфэнхэ хотод өмнө нь очиж байсан. Одоо Москва, Санкт-Петербургийг үзхийг мөрөөддөг. Амтны хэсэгч хосуудын сонирхлыг татсан байна. Энд Оросын зайрамг чихэр амттан амсах худалдаж авах боломжтой. Тэдний хэлснээр Орос бүтээгдэхүүн амт чанартай ч олдоц муутай гэнэ. Энэ нь хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хэрэгцээг харуулж буй чухал сэдэв байлаа. Форумын үеэр энэ асуудлыг ч хүндэн ярилцсан бөгөөд жил ирэх тусам экспортын хэмжээ нэмэгдэж байгаа ч нөөц бололцоо бүрэн дүүрэн ашиглагдаагүй хэвээр байна. Энэ зорилгоор Москвагийн экспортын төв арга хэмжээний хүрээнд хэд хэдэн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурчээ.
Бид Бээжинд Москвагийн экспортыг дэмжих 3 шинэ түнш байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Эдгээр нь худалдаа, аж үйлдвэрийн танхимууд болон бидний найдвартай хамтрагчид болох бусад байгууллагууд багтаж байгаа юм а. Применение цифровых технологий. Хотын удирдлага дижитал технологи нэвтрүүлэх нь Москва, Бээжингийн хамтын ажиллагааны бас нэгэн гол чиглэл. Форумын оролцогчдын хэлснээр хоёр хот бие биенээсээ их суралцах боломжтой. Чему друг у друга поучиться. Москва хотод боловсрол, эрүүл мэнд, тээвэр, барилгын салбарт дэлхийд дээгүүр ороход дижитал төсөл хэрэгжиж байна. Харин бид Бээжингийн хиймэл оюун ухааныг хотын засаглалд ашиглаж буй туршлагыг гүнээ сонирхож байгаа. Тэр дундаа генератив хиймэл оюун ухаан дээр суурилсан шийдлүүдийг нь сонирхож байна. Наадмын үеэр цахим технологийн павильоноос Москвагийн технологийн шийдлүүдтэй танилцах боломж гарсан юм. Бээжингээс Москва хүртэл 6000 орчим километрийн зайтай. Гэвч энд цахим технологийн павильонд Третьяковын галерейн уран зургуудыг хормын дотор харах боломжтой юм. Но, конечно, Гэхдээ ийм виртуал аялал жинхэнэ музей галерейг орлохгүй. Тиймээс Хятад болон Орос орны иргэдэд хоёр орны соёл урлагийн талаар бодит ойлголт өгөх хоёр улсын музейн хамтын ажиллагааны талаар тусгай хурлыг форумын хүрээнд зохион байгууллаа. музеями двух столиц. Манай хотод 450 гаруй музейн талбар бий. Бид Бээжингийн төлөөлөгчдтэй дунд хугацааны хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэхийг хүсэж байна. Аль хэдийн тодорхой санаачлагууд бэлэн болсон. Зарим нь хэрэгжүүлэхэд туслалцаа хүсэх бодолтой байгаа. Энэхүү дугуйн ширээний уулзалт ирээдүйн бодит алхмуудыг тодорхойлоход туслана гэдэгт итгэлтэй байна. Деловой форум и Форум ба наадам энэ хоёр арга хэмжээ бол нэгэн том үйл явдлын хоёр тал. Хоёулаа мэдлэг туршлага соёлоор солилцох, харилцан ойлголцлын хамгийн найдвартай хэл болсон юм. Сергей Станчик, Фу Няньшуэ, Фан Малин, CGTN.